Сайн байцгаана уу? Уна ТV суугтаа тавтай мөрөлцгоно уу? Өнөөдөр би та бүхэндээ Колумбусын Богота хотод гарсан нэгэн алдартай дижед тохиолдсон харамсалтай явдлын талаар ярих гад бэлтлээ. 2023 оны 1 сар Колумбийн Богота хотод нэг орон гэргүй хүн гудамжинд том хогийн савыг ухан хэрэг болох юм байна уу гэж хайж явсан. Гэтэл нэлээд шинэвтер харагдах аяллаа цүнх тэнд харагдсан. Цүнхийг бариад хартал цүнх баг зэрэг онгорхой байсан. Тэгээ завсарлуу ингээ харсан чинь завсраас нь хүний толгой шиг зүйл цухаж харагдсан. Тэр хүн мэдээж маш их айн шууд цагдаа руу дуудлага өгсөн. Ингээд цагдаа нар ирж цүнхийг шалгаж үздэл цүнхэн дотор боомлогдож нас барсан залуу эмэгтэйн зогцос байсан. Цүнхнээс олдсон бүсгүй хэн болохыг нь олж илрүүлэхэд Валентина Трес гэдэг нэртэй тэр үедээ 21 настай эмэгтэй байсан. За тэг яагаад ийм хэрэг гарах болсон? Валентинад юу тохиолдсон талаар ярьж эхлэе. Валентина 2001 оны 12 сарын 16-нд Колумбийн нийслэл Боготад төрсөн. Дээрээ нэг ахтай, ахыг нь Даниэл гэдэг. Тэдний эцэг эх нь тэр хоёрыг баг байхад нь салцгаан, ээж нь дахин өөр хүнтэй гэрэлснээр доороо 2 эрэгтэй дүүтэй болсон. Гэтэ шинэ эцэг нь бараг гэртээ байдаггүйтэй ижил байсан. Бүхнийг ээж нь ганцаараа нуруунд дээрээ үүрч гэр орны ажил, мөнгө төгрөг олох гээд бүгдийг ээж нь хийдэг байсан. Валентина ядуу зүдүү орчинд өсөж торинсон. Ээж нь амсхийг завгүй ажиллаж гэр бүлдээ хамаг чадлаар зориулдаг байсан. Ээж нь амралт зугаалга, кино үзэх, гадуур хооллох гэх зүйлийг бол бүр өрөөсөө хийж үзэж байгаагүй. Тийм учраас Валентина ч гэсэндээ том болоод ээжигээ хийж үзээгүй бүх зүйлийг нь хийлгэнэ гэсэн хүсэл мөрөөдөлтэй охин байсан. Валентинагийн ах Даниэл хэлэхдээ манай ээж бол гэр бүлийн маань тулгуур баг нь бүхнийг ганцаараа нуруунд дээрээ үрч биднийг өсгсөн гэж ээжийнхээ талаар ярьдаг. Валентина Даниэл хоёрын хувьд бол хоёулаа ээжтэй маш их баярлаж хурдхан шиг том болоод ээжтэй туслах юмсан гэж хоёулаа мөрөөдөж том болцгоосон. Валентинагийн хамгийн дуртай зүйл нь хөгжим, мөн гоёж гангалах дуртай, энтертайнментийн салбарт өөрийгөө таниулахыг хүсдэг охин байсан. Хуулиар 18 наснаас доош настай бол клуб болон баар орох боломжгүй ч гэсэндээ заримдаа клубт иргэний үнэлгээг нь шалгахгүйгээр оруулах тохиолдлууд байдаг байсан. Тэгээ энийг нь талимдуулан Валентина өөрийнхөө дуртай хөгжмийг сонсох гэж баарнд нэлээд ордог байсан. Нэг шөнө Валентина найзуудтайгаа клубт байж байгаад нэг эрэгтэйтэй танилцдаг. Тэр эрэгтэйгийн хувьд болохоор Валентина амжилтанд хүрэхэх хүсэл тэмүүлэлтэй охин гэдгийг нь олж харж мэдэрсэн. Түүний нэрийг Пабло Силва гэдэг нас тогтсон бизнес эрхэлдэг хүн байсан. Валентина болоод Пабло хоёрын яриа бол бүр нэлээд нийлж маш сайн тохирч удалгүй тэр хоёр бол тэр баарнд танилцсанаас хойш дотносож эхэлсэн. Валентина Паблод DJ болох мөрөөдөлтэй гэж юу нэрээдүгийнхаа өөрийнхөө хүсэл мөрөөдлийн талаар маш их ярьдаг байсан. Пабло түүний хүсэл мөрөөдөл нөөц бололцоог нь олж хараад Колумбод хамгийн нэртэй DJ-гээр хичээл заалган мөрөөдөл рүү нь хөтлөхөд санхүүгээрч гэсэндээ дэмжих тийм саналыг Валентинад тавьдаг. Тэр хоёрын хувьд бол хоорондоо маш сайн ойлголцож санаа нийлдэг байсан учраас хоёр ер нь бол хувь тавилан юм байна гэж эхлэн тэр өдрөөс хойш хоорондоо дотн бол үерхэж эхэлцгээсэн. Пабло үүнээс хойш Валентинагийн бараг менежер шиг л бүх хуваарийг нь зохицуулж нэр хүндтэй DJ болоогүй байсан ч гэсэндээ тайзан дээр тоглох бүхэл боломжуудыг нь түүнд олж өгч тасралтгүй түүнийг дэмждэг байсан. Ингээд энэ дэмжлэгийн ачаар Валентинагийн нэр хүнд ч гэсэндээ аажмаар өсөж эхэлсэн. DJ-гээр агаас сурч байхдаа Валентина гадаад паспорт дээрээ олон улсын тамга дүүрэнд даруулахыг хүсдэгэ гэж ярьдаг байсан. Удалгүй энэ мөрөөдөл нь ч гэсэндээ бодит байдал болж эхэлсэн. Валентина Колумбийн нэртэй клуб, фестивалуудаас гадна удалгүй Чили, Мексик, Бразил, Перу гэх улсууд руу DJ хийхээр явдаг болж эхэлсэн. Ингээд жинхэнэ уран бүтээлч юу нь болж эхэлсэн гэсэн үг. Түүний сошиал хаягийг дагагчид нь өдөр өдрөөр өсөж 2019 онд Колумбия Dance Awards-оос шагнал хүртэн албан ёсоор чадвараа хүлээн зөвшөөрүүлсэн уран бүтээлч болж чадсан. Үүнийгээ дагаад Валентинагийн орлого нь ч гэсэндээ мэдэгдэхүй өсөж эхэлсэн. Валентина багын мөрөөдлөө биелүүлж ээжийнхээ ачааг үүрэлцэж эхэлсэн. Тогтмол ээждээ мөнгө өгөн дүүнэрийгээ дагуулж гадуур хооллож кино үзүүлэн гэр бүлийнхэндээ бол маш их дэмжлэг болж эхэлсэн. Түүний ах Даниэл хэлэхдээ Валентина DJ ажлаа маш хариуцлагатай хийдгээ, бүр мэрэгжлийн хийдэг байсан. Найзуудтайгаа наригж хөгжилдөх дуртай ч гэсэндээ ажилтаа үедээ бол яг л ажиллаа хийдэг байсан.
тоглолттой өдрөө бол огт цогтууруулах бодис хэрэгэлдэггүй байсан. Ажлаа дуусгаад л шууд гэртээ хардаг байсан. Мөнгөө маш их гамандаг, гэр бүлийнхэндээгээ зарцуулдаг байсан. Үүнийхээ зэрэгцээ олон зүйлийг суралцаж эхэлсэн. Олон улсын худалдаа, бизнесийг судлаж, хооштой бол ер нь бизнесмен болно гэж зорддог байсан гэж ах нь ярьсан. Валентинагийн ер нь бол мөрөөдөл нь ээжтэй том байшин авч өгөх мөрөөдөлтэй байсан. Тийм учраас бизнес хийгээд ер нь ээжтэй том байшин авч өгнө гэж зорьсон байсан. Мэдээж Валентинагийн энэ амжилтанд хүрэхэд нь бол Паблогийн үүрэг маш их байсан. Валентина өөрөө зүтгээгүй бол боломж ирэхгүй. Гэхдээ Пабло жинхнээсээ түүнийг хайрлаж түүнд маш их тусалдаг байсан. Тэгээ Валентина олонд танигдахын хэрээр дэлхийн олон улсууд руу явж DJ хийж 7 хоногт бараг 3 тоглолт хийгээд байнга завгүй болж эхэлсэн. Тэр үед Паблогийн бизнес ч гэсэндээ нэлээд томрон сард 2 удаа Валентинатай уулзах завтай маш завгүй болж эхэлсэн. Ингээд тэр хоёрын хамтдаа өнгөрүүлэх цаг нь багасах тусмаа харилцаа нь ер нь бол нэлээд хөндөрч 4 жил үерхсний эцэст тэр хоёр салахаар шийдцгээсэн. Паблогийн хувьд бол Валентинагаас 20 гаруй насаар ах байсан. Хэдийгээр тэр хоёрын хувьд насны зөрүү маш их байсан ч гэсэндээ Паблогийн хувьд бол Валентинаг өшөө илүү амжилтанд хүрээсэй гэж бодон маш сайн дэмждэг, найз нь болж үлдэж чадсан байна. 2022 оны 3 сард Валентина болзооны аппликейшнаар Джон гэдэг эрэгтэйтэй танилцсан. Джонны жинхэнэ нэр нь болохоор Джон Нельсон Прус гэдэг нэртэй 34 настай эрэгтэй байсан. Аппликейшнд анхны ярианаасаа тэр хоёрын яриа бол бүр маш сайн нийл өдөр болгон бараг чаталдаг болж эхэлсэн. Джон бол Колумбод амьдардаг хүн байгаагүй, өөр улсын иргэн байсан. Джон боддоор Валентинатай хоёулаа яг уулзъя гэж хэлсэн. Тэр үед болохоор Валентина энэ хүнтэй үнэхээр уулзах ёстой юу, аюултай болов өөр улсын хүн штэ гэж нэлийн эргэлзэж бодож байгаа. Чи хэрвээ надтай уулзахыг хүсэж байгаа юм бол манай улс руу Колумб руу хүрээд ирээч. Тэгээ хоёлаа энд уулзъя гэсэн саналыг тавьсан байгаа. Яагаад гэх юм бол түүний төрсөн нутаг гэр бүл найз нөхдөд байгаа учраас арай илүү аюул багтай гэж Валентина үзсэн. Тэгээ Джон ч гэсэндээ тэгье би Колумбод явж очиа гэд Колумбод ирж Валентинатай уулзахаар болсон. 2022 оны 5 сард Джон Колумбод ирж тэр хоёр уулзсан, орой хоолнд орсон. Маргааш нь Мексикийн Канкун гэдэг газар руу тэр хоёр хамтдаа 10 хоногийн аялал хийхээр явцгаасан. Джонны төрсөн өдрийг ер нь бол тэмдэглэх зорилготой байсан. Тухайн үед бол Джонны төрсөн өдөр болох гэжсэн тийм үе байсан. За энэ хоёрын явсан Канкун гэдэг газар нь болохоор ер нь бол хосуудын бал сараа их хийдэг нэлээд тийм романтик газар байсан. Аяллаа туршвал Джон Валентинад маш сайн хандаж, түшигтэй хандаж байсан. Тэгээ Валентина болохоор энэ хүн нэрэл дажгүй хүү юм байна гэж Валентинад Джон бол маш таалагдж эхэлсэн. Тэр бүр найздаа цагаан мартай ханхуу гарч ирсэн гэж хүртэл ярьсан байсан. Джонны хувьд болохоор өмнө нь нэг удаа гэрлэж байсан 3 хүүхэдтэй одоо ер нь бол гэр бүлээсээ салах явцдаа явж байгаа. Хүүхдүүдийг нээж насарж байгаа гэж Валентинад хэлсэн. Ингээд тэдний ер нь бол алсын харилцааны үе ирэхэд энэ үеэс эхэлсэн. Джон бэлэг, мөнгө гэд бүхэл зүйлийг бол Валентинад зарцуулдаг байсан. Би чамд бол бүр маш их хайртай гэд өөрийнхөө хайрыг бол бүр байнга илэрхийлдэг болж эхэлсэн. Ингээд 3 сар өнгөрөөд 4 дахь сараас Джонны жинхэнэ дүр төрх бол нэлээд цухалзаж эхэлсэн. Тэр нь байсан бэ гэхээр хит өмчлөх, хайртай бүсгүйдээ үл итгэх, үргэлж цагдах дэм зан чанарууд гарч ирсэн. 2022 оны 9 сард Джон Валентинад хэлэлгүйгээр Колумбиад ирж Airbnb-гээр урт хугацаагаар байр түрээсэлсэн байсан. Ингээд түүний гинт ирсэнд бол Валентина нэлээд цацсан ч гэсэндээ надтай уулзах гэж ирсэн юм чин дээ гэд сайнаар хүлээж аваад тэгээ тэр хоёр бол хамтдаа цагийг өнгөрөөж, морь унаж, гадуур хооллож, хотоор хамтдаа зугаалж цагийг өнгөрөөж исэн. Тэгээ энэ үед болохоор Валентина найз нөхөд гэр бүлдээ Джоныг албан ёсоор танилцуулж, Джон ч гэсэндээ маш ёс зүйтэй боловсон тэдний гэр бүлийнхэн болоод найз нөхдөд хандаж исэн. Ээжт нь санаа зовлтгүй би Валентинад маш их хайртай гэд орчуулгын аппликейшн ашиглаад ээжтэй нь бүр ингээ харьцах гад олон зүйл ярих гад хичээж исэн. Тэгээ энэ нь бол ээжт нь нилээн таалагдсан. Уг нь бол анхандаа гадаад хүн тэгээд охиноос нь насаар нилээн бас ах гэж санаа зовж исэн ч гэсэндээ уулзсныхаа дараа болохоро ер нь нилээн соёлтой сайн залуу юм байна гэж ээж нь дүгнсэн байсан. За тэгээд энэ хоёр хэсэг хугацааг хамтдаа өнгөрөөж агаад Джон өөрийнхөө улс руу буцсан. Түүнийг буцсны дараа болохоор Валентина хүүхд томруулах мэдсэл хийлгсэн. Зардлыг нь бол Джон бүгднгийн Валентинад өгсөн. Тэгээд хагалгааны зардлаас гадна бэлэг, цүнх, утас, брендинг маш олон зүйлсүүдийг Валентинад авч өгдөг байсан. Тэгээд энэ бүх бэлэг сэлтүүдээ болохоор Валентина
Instagram хаягн дээрээ бол нэлээд тавьдаг байсан. Үүнийг нь X найз залуу болох нөгөө Пабло нь хараад Валентинаг бол яаж хичээж мөнгө олох гэж мөнгөө яаж гамнаж амьдардаг байсныг нь мэддэг байсан болохоор нэлээд санаа зовоод Валентина руу холбогдоод яаж шоу амьдарч байгаа талаар нь асууж исэн. Тэгээ энэ үед болохоор Валентина би гайгүй нэлээд аз жаргалтай байгаа, бүх зүйл сайн байгаа гэж хэлж исэн. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам Жонни хит их хардах нь бол бүр уламл ихсэж Валентинаг нэлээд дарамтлагдаг болж эхэлсэн. Эхэндээ болохоор хайртай болохоор ингэж байгаа байхаа гэд Валентина бол уучилдаг байсан боловч аажмаар бүр нэлээд хэцүү болж эхэлсэн. Жонни хувьд Валентинагийн сошиалыг нь бүр шалгаад дагагч бүрийг нь энэ хийн гэж асууж пост хийхийн өмнө заавал надад үзүүл гэдэг болоод өдөржин хаана явсныг нь байнга зургаар баталгаажуулж тайлагнуулж үзхийг шаарддаг болсон. Тэгээд үүгээр зогсохгүй бүр хувийн мөртөгч хөслөөд Валентинаг өдөр бүр мөчгөж эхэлсэн. Гэхдээ Жонни сэжиг бол зарим талаар буруу байгаагүй. 2022 оны 11 сард Валентина өөр нэг залуутай аялалд явсан байсныг нь Жонни хүсэлсэн мөрдөгч олж илрүүлсэн. Валентинатай туг явсан залуугийн нэр болохоор Сантьяго Луна гэдэг залуу байсан. Тэгээд түүний хувьд болохоор сошиал дээрээ маш олон дагагчтай бизнес эрхэлдэг нилийн царайлаг тийм залуу байсан. Валентинатай 2021 оны 10 сараас уулзаад салж нийлж ирсэн. Ер нь бол нилийн докторгүй харилцаатай байсан. Жонтой танилцахаас өмнө бол үерхчихсэн залуу гэсэн үг байгаа. Гэхдээ Сантьягогийн хувьд болохоор Валентинатай ингээс салж нийлж байгаа энэ харилцааны дунд нь Жон Валентинатай давхар үерхчихсэн гэсэн үг. Гэхдээ Валентина бол мэдээж Сантьягод Жонни талаар ерөөсөө яриаггүй байсан. Тэгээ Сантьягогийн хувьд ч гэсэндээ Валентина брендинг зүйлсүүдийг маш их хэрэглэх болж мэдсэлд хүртэл орсныг нь хараад чи яаж ийм их мөнгөтэй болоод байгаа юм бэ гэж асуухт нь Валентина би олон газруудад DJ хийж байгаа. Тэгээ тэр мөнгөө цуглуулж агаад гоо сайхны хагалгаа хийлгсэн. Бас өөртөө нэлээ мөнгө зарцуулж байгаа гэж Сантьягод ярьж исэн. Тэгээ Жонни хувьд болохоор Валентинад амжиргааны зардал гэж сар болгон $1000 MoneyGram үйлчилгээ ашиглаж шилжүүлдэг байсан. Тэгээ энэ MoneyGram гэдэг үйлчилгээ болохоор зөвхөн мөнгө шилжүүлж байгаа хүний яг тэр заасан байршлаас нь очиж мөнгийг авах ёстой тийм байдаг. Тэгээ нэг удаа болохоор ингээд Жон Валентинаг руу $1000 шилжүүлэх гээд байжсэн чинь Валентина би яг энэ үеэр ингээд Боготод байхгүй юм байна. Тэгэхээр чи манай найз Сильванагийн данс руу ингээд шилжүүлчихээ. Тэгээ Сильвана очиод аваад надад өгөх байхаа гэж хэлсэн. Тэгээд Жон болохоор түүний хэлсний дагуу Сильвана буюу найз руу мөнгө шилжүүлсэн. Тэгээ мөнгө шилжүүлсний дараа болохоор Жон нөгөө Валентинаг мөрдөгчөөсөө өөр залуутай аяллаар явсан талаар нь олж сонсоод бүр маш их ууралсан. Ер нь бол намайг ашиглаж байгаа юм байна. Тэгээ аяллаар явчихад тэгээ энийгээ надад худлаагаасаа тоглолтоор явсан гэж хэлээд мөнгө хүртэл шилжүүлүүлж авсан юм байна гэд бүр маш их ууралсан. Тэгээ Жон бол мэдээж уураа барьж чадахгүй Валентина руу залгаж түүн рүү хашгирч чи намайг хуурсан байна гэж маш их ууралсан. Утасны цанаас тэгээ энэ үед болохоор Валентина маш их айж за ер нь бол харилцаагаа таслая гэж бодоод Жонд салъя гэж хэлээд сошиал хаягаасаа Жонны хаягуудыг бүгдийг нь блоклчихсан байна. Гэвч удалгүй Жон Валентинаг буцаж гуйж эхлэн бэлэгсэлт янз бүрийн зүйл явуулаад уучлалт гуйгаад хоёлаа ер нь хамтдаа амьдарч эхлэе. Би ер нь чамайг одоо ингэж дахиж хардахгүй. Хоёлаа шинэ орон сууцанд ороод хамтдаа амьдрал эхлэе гэж ятгах эхэлсэн. Валентинагийн хувьд болохоор түүний гуйлт нь уяраад 2022 оны 12 сард Жонтой дахиж уулзаж эхэлсэн. Ингээд Жонны хувьд болохоор 2023 оны 1 сарын 20-нд Колумб руу бүр нүүж ирээд тэгээ Валентинатай хамтдаа шинэ амьдралаа эхэлье гэж түүнд амлаад тэр хүртэл өөрийнхөө ажил амьдралыг цэцлэгээр болсон. Харин Жон эрхийн өмнөх өдрүүдэд буюу 18-19-нд бол Валентина Сантьяготой хамт байсан. Тэгэхээр Жонтой хамт амьдрах байгаа хэрнээсээ Сантьягогоос бас харилцаагаа албан ёсоор таслаагүй байсан гэсэн үг байгаа. Тэгээ Жонны хувьд болохоор уг нь 20-нд ирээд тэр хоёр хамтдаа шинэ байр руу нүүж орох ёстой байсан боловч 19-нд буюу нэг өдрийн өмнө Жон Колумбод ирсэн. Тэгээд Валентина руу залгаад би ирчихлээ. Одоо хоёлаа уулзъя гэж хэлсэн. Тэгсэн чинь Валентина бол бүр маш их сандраад өө би чамайг маргааш ирнэ гэж бодсон штэ. Би өнөөдөр төлөвлөгөөтэй ажилтай байгаа. Туцалж чадахгүй нэ. Маргааш уулзъя гэж хэлсэн. Тэгээ энэ үед бол Сантьяготой хамт байсан гэдэг нь бол сүүлд илэрсэн. Тухайн үед болохоор Валентина Сантьягод би ганцаараа байр төрөлсөлж амжирах гэж байгаа, муур тижээх гэж байгаа гэж хэлснээр дараа нь удалгүй би найзтайгаа байр төрөлсөлж амжирах гэж байгаа гэдэг ингээ янз бүрийн худлаа зүйлсүүдийг
Сантьягод яриад исэн. Тэрийг болохоор дараа нь Сантьяго гэрчилж ярьж исэн. За ингээд 2023 оны 1 сарын 20 Жон Валентина хоёр шинэ байранд хамтдаа амьдралаа эхлүүлэх өдөр байсан. Валентина өглөөнөөс эхлэн нүүх бэлтгэлээ хийж 18 цаг орчим Жонтой уулзсан. Ингээд тэр хоёр шинэ байрандаа орохоор машин дотор явж байхдаа ээж рүүгээ бүр видео бичлэг явуулж ээжээ бит хоёр шинэ гэрлүүгээ нүүж явнаа гэд машин дүүрэн тийшийг харагдуулсан тийм бичлэг явуулсан. 19 цаг 18 минутанд байшингийн CCTV дээр хоёулаа ачаатайгаа гэрлүүгөө орж байгаа нь бол бичигдсэн байсан. Жон 19-нд Колумбод ирэхдээ мансууруулах бодис худалдаж авсан байсан. Тэгээ тэр хоёр болохоор 20-нд гэртээ нүүж ормогцоо хамтдаа мансууруулах бодис хэрэгэлсэн. Дараа нь тэр хоёр текила ууж сүши идэхээр ресторан руу явцгаасан. Үүнийхээ дараа болохоор шөнийн клуб руу Uber дуудаад явсан. Uber-ийн жолоочийн хэлснээр Валентина аппликейшн дээр жолооч руу би аюулд байна гэсэн мессежийг явуулсан. Тэгээд машинд суумгцсан жолооч болохоор чи зүгээр үү гэд асуусан чи Валентина би яагаад тийм мессеж бичсэн болоо дарагдчихсан юм бах та би зүгээрээ гэж таксины жолоочод хэлсэн. Тэгээ энэ үед болохоор магадгүй Валентина аюулд учирсан байсан байх магадлалтай. Тэр хоёр шөнийн 3 цаг 50 минутанд клубт ирсэн. Валентина болохоор тэнд DJ хийх ёстой байсан учраас DJ ажиллаа хийгээд Жон түүнийг бол хүлээж суусан. DJ-гийнхаа ажлыг дуусны дараа клубын ажилтнуудтай оффист нь дарс, баг зэрэг мансууруулах бодис тэд хамтдаа хэрглэж сууцгааж байгаад Валентина DJ хийсэн төлбөрөө аваад хоёул 06 цаг 50 минутанд гэрлүүгээ буцаж ирцгээсэн. Энэ хооронд болохоор Валентина найз Сильвана руугаа Жон бодис хэрэглэхээрээ маш сонирм ааштай болчих юмаа гэж мессежийг бичсэн байсан. Өглөөний 7 цаг 42 минутанд Валентина Сантьяго буюу өмнө нь уулзчихсан залуу руугаа өглөөний минь сайхан өглөө байна гэж мессеж бичсэн. Гэхдээ энэ мессежинд нь бол Сантьяго хариулаагүй. Тэгээ өмнөх оройн болохоор Валентина шиний зураг Instagram дээр постлсан. Тэгээ энэ үед нь болохоор Сантьяго чи хинтээ байгаа юм бэ гэд асуусан чинь зүгээр найзуудтайгаа байна гэж хэлсэндээ Сантьяго болохоор худлаа яриад гэсэн чинь чи ч гэсэн эмэгтэй найзуудтайгаа уулздаг үсттэй би бас эрэгтэй найзуудтайгаа уулзж байна гэх тэр хоёр мессежээр баг зэрэг муудалцсан байсан. За тэгээ 21-ийнхаа өдөр болохоор тэр хоёр баг гэрээсээ гараагүй гарч байгаа тийм бичлэг CCTV-д үлдээгүй. Тэгээ Жонны хэлж байгаагаар болохоор тэр өдөр тэр хоёр гэртээ арх уугаад мансууруулах байцаас хэрэгэлсэн гэж хэлсэн. Оройны 22 цаг 43 минутанд орцны CCTV дээр Жон хүргэлтийн хоол хүлээж авч байгаа нь харагдсан. Тэгээд Валентина болохоор яг түүнийг хоол авах гэж зогсож хоорондоор түр гадагшаа гараад буцаж ирж байгаа нь бас бичигдсэн байсан. Тэр орой Валентина ах Даниэлтайгаа видео дуудлага хийж ярангаа Жоныг бас харуулсан. Бас тэр орой ээж рүүгээ ээжээ амьдрал амар биш юм аа. Бүх зүйл өөрийн гэсэн төлөөстэй байх юм гэсэн мессежийг явуулсан. Тэгсэн чинь ээж нь болохоор чи бидэнд хангалттай ихийг өгсөн. Одоо нэмж өгөх одоо өөрийнхөө амьдралд мөнгөө зарцуулаа гэж бичсэн. Тэгээ энэ нь болохоор яг ээж охин хоёрын хоорондоо бичсэн хамгийн сүүлчийн мессежүүд байсан. 1 сарын 22-ны өглөөний 9 цагт CCTV дээр Жон 2 том хогны уут барьчихсан машины зогсоол руу бууж байгаа нь харагдсан. Дараа нь дахиж дээшээ гарч ирээд 2 аяллаа цүнх мөн жижиг цүнхнүүд аваад гарч ирж байгаа нь бичигдсэн байсан. 10 цаг 1 минутанд хамгийн сүүлд дэлгүүрийн худалдааны тэрэгэн дээр авдар шиг том аяллаа цүнх үүргэвч ачаад явж байгаа нь харагдсан. Тэгээ тэр том цүнхэн дотор бол Валентинагийн цогцос байсан. Тэгээ яг тэр цүнхэн дотор нь болохоор Валентинагийн цогцос багтахгүй толгой хүзүүн цухууж байсан ч гэсэндээ яг Жон болохоор тэр хэсгийн камерт харагдуулахгүй тулд дээрээс нь нэг саарал бүтээлэг ингээд тавьчихсан байсан. Жон зогсоол дээр эргэж тойрч хүн байгаа эсхийг ажиглаж байгаад цүнхийг машин руугаа өргөж тавиад машинаа унаад зогсоолоос гарч явж байгаа нь бичигдсэн байна. Тэгээ Жонны хувьд болохоор Валентинад энэ байранда шинэ амьдрал эхэлнэ гэж ярьж исэн боловч яг үнэн хэрэгтээ болохоор энэ байрыг Airbnb дээрээс 4 хоногоор л түрээсэлсэн байсан нь сүүлд илэрсэн. 22-ны өдөр Жон цогцос адсан машинтайгаа хотын хэд хэдэн газраар эргэлдэж 14 цаг 48 минутанд баруун Боготагийн дүүргийн цэцэрлэг төрөлнгийн хогийн савнд цэнхэр аяллаа том цүнхэн дотор Валентинаг хийгээд тэгээд тэр хог руу хайсан. Ойр хавьд нь уг нь бол хүүхдүүд тоглосон, маш олон хүмүүс холигсон тийм газар байсан. 15 цаг 30 минутанд түрээсийн машинаа буцааж өгөөд нисэх буудал руу явсан. Тэгээ нисэх буудал дээрээс болохоор Панам руу нэг билет, Бразилийн өмнөд нутаг руу явах нэг билет гээд 2 онгоцны билет худалдаж авсан. Тэгээ энэ нь болохоор мэдээж яг мөрдлөгийг
саатуулах зорилготой байсан баха гэж үзэж байгаа. Хаашаа нь явсан гэдгийг цагдаа нар олох гэж нэлийн цаг хугацаа авах байсан. Тэгээ яг үндэ болохоор Жон Панам руу нисээд Колумбиг орхисон. Тэгж байтал яг тэр үеэр нөгөө орон гэргүй хүн хогон дундаас Валентинаг олж 911 рүү дуудлага өгсөн байсан. Валентинагийн цогцыг задлан шинжилгээнд оруулахад хүзүүн дээр нь 5 маш тод хөхөрсөн мөр, уруул, хилний доор тал цусаалдсан, эрүү хамарт нь хумсаар маажсан сорив, хүзүү, гавлын ясна хугаараагүй ч гэсэндээ хуухан доор нь маш олон тооны хөхрөлт, нуруу цээжинд нь ч гэсэндээ маш олон тооны хөхрөлт, тархины болон нүүрний хүчтэй хаван гэсэн шинж тэмдгүүд гарч ирсэн. Тэгээ энэ нь бол амьсгалд боогдож нас орсон шинж тэмдгийг илэрхийлж исэн. Мөн биеинд нь мод саваагаар олон цогсон юм шиг тийм гэмтлүүд байсан. Тэгэхээр ер нь бол Валентина нас орохоосоо өмнө маш хүчтэй зодуулж сүүлд нь хоолоогоо болгож амнасаа алдсан гэсэн үг болсон. Энэ цочирдсан мэдээ шууд л тэр шөнөөсөө эхлэн сошиал болоо мэдээнүүдээр гарч эхэлсэн. Яг энэ үе хүртэл Валентинагийн ээж охиноо нас орсныг мэдээгүй байж агаад түүний нас орсныг мэдээнээс харсан X найз залуу Пабло нь цагдаатай ярьж дуусмагцаа ээж рүү залгаж ээжт нь болсон явдлыг хэлсэн. Ээж нь бол анхандаа мэдээж итгээгүй. Гэхдээ охин руугаа хит залгасны дараа бол ээж нь мэдсэн. Тэгээ ээж нь болохоор охиныгоо нас орсныг мэдмэгцээ шууд Жон руу залгасан. Тэгсэн чинь Жон бол ээжийг нь блоклчихсон, утасныхан дугаар нь угаасаа холбогдохгүй байсан. Тэгэхээр Жон бол аль хэдийн Валентинагийн гэр бүлийнхнийг нь блоклоод сошиал хаягаа устгачихсан байсан. Өчигдрөл хамт байсан хүн сошиал хаягаа устгаад гэр бүлийнхнийг нь блоклож байгаа нь бол мэдээж шууд л Жоныг сэжиглэхээс аргагүй болгосон. Тийм учраас ээж нь цагдаагийн газарт Валентинагийн сүүлчийн хамт байсан хүн бол Жон одоо холбоо тасарсан сураггүй гэсэн бүх мэдээллүүдийг очиж өгсөн. Тэгээ мэдээж яг энэ үед бол Жон аль хэдийн Колумбиг орхичихсан байсан. За ингээд Колумбийн эрх орчид бол Интерполоор Жоныг хайж эхэлсэн. Валентинагийн оршуулга нь 1 сарын 26-нд Боготагийн нэгэн оршуулгын газарт болсон. Тэгээ салах ёс хийхэд нь бол Валентинагийн амьд ахуйдаа микслэж байсан DJ сетийг нь тоглуулж олон фэнүүд нь ирж түүнийг үдэж өгсөн. За тэгээ сүүлд болохоор Жоны X эхнэр Сара CBS-т өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдээлэл явуулсан байсан. Тэгээ тэндээ Жон сүүлийн саруудад Колумбд байгааг сошиалоос би харж исэн. Гэхдээ түүний хувьд бол надаас салаагүй байсан. Бид хоёр бол гэр бүл хэвээрээ байсан. Тэгэхээр хоёр талд ингээ явж исэн гэсэн үг. Валентинагийн гэр бүлийнхэн дэмнэл илэрхийлж байна. Тэгвэл миний хүүхдүүдийг ингээд олон нийтийнхэн хэвлэл мэдээллийнхэн битгий одоо постолж мэдээгээр гаргаарай гэж хүсэж байна гэсэн тиймэрхүү маягтай мэдээллийг хийсэн байсан. Сара хэлэхдээ Жон тэр хоёр 2009 онд гэрлэж 3 хүүхэдтэй болсон. Том хүн 4 наснаасаа өвдөж ховор төрлийн өвчтөй гэдгийг нийлрээд эмчилгээ хийлгэж эхэлсэн боловч хүүхдийнх нь эмчилгээ бол бүр маш хүнтэй байсан. Тэгээд тэд тухайн үед өөрсдийнхөө амьдардаг хотын дарга болох Пол Райнаас тусламж хүсэж Райн ч гэсэндээ FDA-ийн туршилтын эмчилгээ авах зөвшөөрлийг олгуулан $60,000 хандив босгож хүүгийн хагалгаа эмчилгээ хийлгэн хүү эдгэрсэн. 2018 онд тэд Трамп ерөнхийлөгчийн Конгрессийн илтгэл дээр хүртэл урилгаар сууж байсан. Хүмүүс бол тэдний гэр бүлийг маш сайхан гэр бүл гэж хардаг байсан. Гэвч бодит байдал дээр бол Жон өдөр бүр их нэртэй бие сэтгцийн хүчирхийлэл үлдэж түүнийг хит их хянж идж байгаа хоолны хүртэл юу орсон, ямар гурилаар хийсэн, хэдэн төгрөгөөр авсан гэх мэтчлэн бүх зүйлийг нь хянж бүх юмд нь оролцдог байсан гэж хэлсэн. 2021 он 1 сараас эхлээд тэгээ бүх данс, бүх хөрөнгөө өөрөө аваад Европоор хэсүүчилж тендерээр эмэгтэйчүүдтэй уулзаж явж байгаад Валентинатай танилцсан байсан. За ингээд Панам руу нисэж Колумбиг орхисон Жон 1 сарын 25-ны үүрээр Стамбул руу нисэхээр онгоцны буудлын дээр зогсож байгаад Интерполийн цагдаа нарт баривчлагдсан, саатуулагдсан. Тэр үед өөртөө тэр 7,000 бэлэн ам доллартай 15 ширхэг кредит карттай явж исэн. За ингээд Жон баривчлагдсан. Тэгээ Колумб улс нь болохоор эмэгтэйчүүдэд хийсэн гэмт хэрэг дээр бол нэлээд чанга хуультай байдаг улс. Жоны шүүх хурлал төгсөн. Тэгээд өөхөх тусам нь түүнийг өмгөөлж байгаа өмгөөлөгчийг бол олон нийт бол бүр маш их эсэргүүцэж эхэлсэн. Ийм аимшигын гэмт хэрэгтнийг гадаад улсын гэмт хэрэгтнийг яагаад ингээ манай улсын өмгөөлөгч байгаа юм бэ гэд. Тэгээд энээс нь болоод бол өмгөөлөгч нь түүнийг өмгөөлөхөөсөө татгалцсан. Тэгээд ойрхонд өгчихсөн байсан шүүх хурал өмгөөлөгчгүй болсон учраас дахин шинэ өмгөөлөгч болоод шинэ орчуулагч Жон хайснаар 1 жил шүүхийн процесс бол
удаашарч хойшилсан байгаа. Ингээд 2023 оны 3 сард Жон Валентинагийн үхэлд холбоотойгоо хүлээн зөвшөөрсөн. Тэр шөнө бид хоёр арх тэгээд бас мансууруулах бодис хэрэгэлсэн. Дараа нь юу болсныг үнэхээр санахгүй байна. Би тухайн үед бол анх удаага л хар тамхи хэрэгэлсэн байсан. Валентина надад санал болгоод би хар тамхи хэрэгэлсэн байсан. Тэгээд яг юу болсныг мэдгүй өглөөс ирсэн чинь Валентина миний хажууд амьсгалахгүй хүзүүндээ кабель утсаар ингээ буулгачихсан хэвтэж байсан. Би галтгооноос хутга авчираад тэр кабель утсыг нь тасалсан боловч аль хэдийн нас орчихсан байсан. Хайртай хүнээ санамсаргүйгээр алчгаад сэтгэл ямар байхыг та нар төсөөлж гин үү гэж шүүхрэл дээр бүр ярьжсэн. Тэгээ би маш их айсан учраас цогцыг цүнхэнд хийгээд хогийн савнд аваачиж хаяад цогцсон юм аа гэж хэлсэн. Гэвч шүүхийн шинжээчид бол хүзүүний мөрөн боомлсон шинж тэмдэг биш, санамсаргүй шинж тэмдэг биш байна. Бүр маш хүчтэй ингэж боомлсноос үүссэн уул мөр байна гэж үзчихсэн. За ингээд 2024 оны 4 сарын 17-нд эцсийн хилэлцүүлэг товлогдсон. Гэвч Жон өвдсөн гэсэн шалтгаанаар дахиад шүүх хурлыг хойшлуулсан байна. За харин шүүхийн хувьд болохоор Airbnb-ийн CCTV, Uber-ийн жолоочийн мэдүүлэг, аллах хийгээс өмнөхөн том дэлгүүрээс кабель, цэвэрлэгээний бодис, бэйли, том хогийн уут, өнөр дарагч зэргийг худалдаж авч исэн баримтуудыг нь гаргаж ирсэн. Тэгэхээр бол урдчлаад Валентинаг амь насыг нь хөнөөх зорилготой ер нь бол Колумбод ирээд 4 хоногийн турш яг хэрэгээ өгүүлдэн гэж төлөвлөөд Airbnb хөсөлсөн байсан гэдгийг нь бол нотолж чадсан. Ингээд шүүхээс Жон 42 жил 8 сарын ялыг оноосон байгаа. Тэгээ ялаа бол Колумб улсын шоронд эдлэхээр болсон. Жоны хувьд болохоор маш олон удаа давж заалдах гэж оролдсон боловч давж заалдах болгонд нь ер нь бол түүний давж заалдах эргийг нь хүчингүй болгоод 42 жилийн ял нь бол хэвээрээ үлдсэн юм байна. Жон бол одоо шоронд ялаа эдэлж байгаа. За харин Валентинагийн түүхийг өгүүлсэн ном хэвлэгдсэн. Тэгээ энэ ном нь болохоор Валентинагийн үхэл ба амьдрал гэдэг нэртэй түүнд тохиолдсон явдлуудыг харуулсан эмэгтэйчүүдийн амь насыг хөнөөх аллагын эсрэг хэвлэгдсэн. Тэгээ энэ ном нь болохоор Amazon-д одоо худалдагдж байгаа. Тэгээ үүгээр зогсохгүй 25 оноос эхлээд Колумбод Валентинагийн амьдралаар сэтгүүлсэн кино хийх гээд зураг авалт нь явагдаж байгаа юм билээ. За тэгээ энэ кино болохоор магадгүй Netflix дээр гарах байхаа гэж хүмүүс таамаглаж байгаа. За тэгээ энэ киноны бүх үйл явц дээр бол Валентинагийн гэр бүлийнхэн оролцож байгаа юм билээ. За тэгээ та бүхэнд өнөөдрийн бэлтгэж хүргэсэн эрг маань энэ түрээд өндөрлж гин. Тэгээ та бүхэн сувг дээрээ subscribe тарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За удахгүй эргээд дараагийн дугаараар уулзцгаая.